хотын танхимын хувьд бол сая бас засаг дарга нэлээд сайн тайлбарлаж өглөө. Манай одоо Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбарын төлөөлөл болсон 70 гаруй хувийн хвшлийн томоохон аж ахуйн нэгжүүд нэгдсэн байдаг. Тэгээ бид нар бол Улаанбаатар хотоо одоо бизнес эрхлэхэд ээлтэй хөрөнгө оруулалт татахад хамгийн тохиромжтой. Тэгээд бас дээрэс нь бид нар ажиллаж амьдрахад ийм таатай, аятухтай ийм хот болгоё. Тэгээ явандаа бол ингэж чадвал бид нар бас бүс нутгийнхаа эдийн засаг бизнесийн санхүүгийн төв болоод аялал жуулчлалын гэсэн төв болоод ингээ хөгжүүлэх боломжтой маа. Энэ дээр төр хувийн хвшил хамтарч ажиллах хэрэгтэй байна гэсэн ийм том зорилгын дор үүсгэн байгуулагдаад ажиллаа явж байгаа. Тэгээд миний хувьд бол аятухтай Улаанбаатар хороо гэд одоо илүүтер агаар хөрсний бохирдол гэсэн энэ чиглэлийн асуудал дээр Улаанбаатар хотын танхим энэ одоо нэгдсэн гишүүн байгууллагууд бид нар юун дээр яаж хувь нэмрээ оруулах юм бэ гэсэн энэ чиглэлээр ажилладаг юм аа. Тэгээд бидний зүгээс бол өнөөдөр нэг тодорхой төслийг танилцуулж байгаадаа баяртай байна. Тэгээд энэ нь бол Улаанбаатар хотын одоо гэр хорооллын айлуудыг нүүрснээс гаргаж авсан хийн түлшээр хангах байдлаар одоо Улаанбаатар хотын утааг дунд хугацаанд бүрэн одоо бууруулж алгуулах ийм төсөл. Тэгээ сая бас засаг дарга тайлбарлсан байгаа. Бид нар бол энийг гишүүн байгууллагууд дундаас яг энэ чиглэлээр хийсэн ажлуудтай бүгднтэй нэг үржилэн танилцаад тэгээд энэ дундаас сонгож авсан төсөл байгаа. Тэгээ энэ төсөл маань бол 10 жил орчим судалгааны ажил хийгдээд Улаанбаатарын яг өвөл 3 өвөл дамж энэ түлшээр одоо гэрээ дулаацуулаад хоол ундаа хийгээд ингээд ажиллаж амьдрахад боломжтой вэ үгүй вэ гэдгийг маш нарийн судалж за үүний үндсэн дээр бол техник эдийн засгийн үндэслэлийн нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт зарж гадаад дотоодын экспертүүдийг оруулцуулж ингэж хийсэн төсөл байгаа. Өөрөөр хэлбэл маш бодиттой хэрэгжих үндэслэлтэй тэгээд өртөг зардал бүх юм тодорхой болсон төсөл байгаамаа. Тэгээд энэ төсөл маань бол хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах вэ гэхээр эхний ээлжинд нэгдүгээр шатны энэ үйлдвэрийг барьж хэрэгжүүлснээр 100 мянган айлын түлш одоо энэ хоол ундаа хийх энэ бүх ажлыг нь бол хийгэр шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл одоо манай гэр хорооллын 200 мянга орчим айл Улаанбаатар хот байдаг гэж үздэг. Тэгээд гэр хорооллоос гарч байгаа энэ айлуудын түлж байгаа утаа нь одоо манай агаарын бохирдлын хамгийн гол шалтгаан болж байна гэж ингэж үзээд байгаа. Тэгэхээр зэрэг энэ төслийг бид нар 3-4 жилийн хугацаанд бариад байгуулад ингээд яг ажиллаад эхэлчих юм бол энэ асуудлын 50% шийдэгдэнэ гэсэн үг. Энэ түлшний хамгийн гол онцлог бол одоо бусад сайжруулсан түлш гэх мэтлээ ийм технологиуд одоо зуух гэсэн энэ технологиуд бол тодорхой хэмжээгээр агаарын бохирдлыг бууруулдаг бол энэ хийн түлш бол үндсэндээ 100% бууруулдаг. Байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Одоо энэ үүднээсээ бол хамгийн цэвэр ийм түлш юм байна. Тэгээд энэ дээр танхимын энэ маань бол аль нэгэн хувийн хвшлийн компанийн төсөл биш. Улаанбаатар хотын танхим одоо бид нар энэ танхим дээр нэгдсэн 70 гаруй аж ахуйн нэгжүүд бүгдээрээ энэ төслийг хамтраад хэрэгжүүлээ. Төр зэгтэйгээ нийслэлийн удирдлагуудтай хамтраад хэрэгжүүлээ гэж ингэж явж байгаа төсөл. Эндээс бид нар одоо бизнесийн ямар нэгэн тийм санхүүгийн ашиг гэхээсээ илүүтэй бид бол үүнийг бүгдээрээ өөрсдийнхөө төлөө, үр хөвгтийнхөө төлөө тэгээд хотынхоо одоо нийт ард иргэдийн төлөө хувийн хвшлийнхэн бас одоо өөрсдийн санаачлагаар ингэж оруулж өөрсдийнхөө чаддаг зүйлээр хувь нэмрээ оруулж ингэж оролцъё гэсэн ийм учиртай байгаа. Тэгэхээр зэрэг та хүмүүс энийг зөв талаас нь ойлгосоо гэж бодож байна. За тэгээд нийт төслийн өртөг маань бол 475 сая долларын төсөл. Энийг гол нь одоо төр засгийн удирдлагатайгаа бид нар яаж хамтарч ажиллах вэ гэдэгтэр маш тодорхой дэмжлэг хэрэгтэй байгаа. Энэ нь бол нэг хувийн компани энэ төслийг арилжааны зээл аваад хийх юм бол ашигтай одоо хөл дээрээ бос чадахгүй төсөл байгаа. Харин бид нар засгийн газрын шугамар хөнгөлөлтөө санхүүжилт татаад тийм байдлаар хийх юм бол бүрэн одоо өөрийгөө аваад явах боломжтой юм төсөл.
Тэгээд нөгөө талдаа бол энийг санал болгох одоо гэр хорооллын айл өрхөт маань ямар нэгэн нэмэлт санхүүгийн одоо зардал гарахгүй гэдгээр их онцлогтой. Бидний хийсэн судалгаагаар бол одоо яг дундаж гэр хорооллын айлын жилдээ төлөө модныхоо зардалд хэрэгжилж байгаа тэр зардлаас нь хэтрүүлэхгүйгээр энэ түвшээр 100% ингээд орлуулан солиод явах юм боломжтой гэдгээр одоо бидний харж байгаагаар бол дунд хугацаанд яг энэ утааны асуудлыг шийдэх хамгийн зөв шийдэл юм а гэж ингэж үзэж байгаа. Тэгээд энэ яг энэ төслийг хариуцаад одоо 10 жил хэртээ Монголын хөрсөнд болон олон улсын туршлагыг нь судлаад энэ туршилтуудыг хийгээд ингээ хөөцөлтөө явж байгаа яг энэ асуудлыг эрхэлсэн манай одоо танхимын зөвлөх мөнхтөр захирлыг энэ төслийн талаар илүү түрүүн Дагима даргын хэлсэнчлэн шинжлэх ухааны үндслэлтэй тэр илүү тодорхой мэдээлэл өгсөн талаас нь тайлбарлаж өгөөч гэж хүсэж байна. Тэгээд та бүхэн бас энэ төслийг маань зөвөр ойлгож дэмжээсэй гэж ингэж найдаж байна. Тэгээд энэ талаар ямар нэгэн тодруулах тийм эсвэл одоо энэ ажил бид нар ийм байдлаар оролцох боломжтой гэсэн тийм аж ахуй нэгжүүдийг бас одоо манай танхим дээр ирж бидэртээ хүчээ нэгтгэж дуу хоолойгоо нэгтгэж ажиллаарай гэж ингэж уриалмаар байна. Баярлалаа. За сайн байцгаана уу? Бүх оролцогч өдрийн мэндийг дэвшүүлье. За би юг туслыг одоо төвчгөн танилцуулъя гэж бодож байна. Дэлгэцэн дээр гарчихгүй тий. Дараагийн утас руу орчихгүй. За энэ дээр бол ингээд хамгийн гол ажил бүгдлийг хэлэх юм бол сая Бацаахан захирал хэлжлээ. Энэ бол одоо Улаанбаатарын агаарын бохирдлыг бол уул мөрөөр нь шийдэх шийдлэн байгаа. Хийн түвш нь бол огт тортог хөхөр эднэр ялгаруулахгүй тийм түвш байгаа. Харин гагцгүй энэ нь бол 1-2 жилийн дотор бол бүтчих юм биш. 5-6 жил шалмгай ажиллаж ээж энийг бүтээх ажил юм байгаа. Тэр нь бол утгаараа бол энэ бол нэг хувийн хөвшил хэрэгжүүлж чадахгүй, нэг засгийн газар хэрэгжүүлж чадахгүй, нэг нам хэрэгжүүлж чадахгүй. Тийм болохоор энэ манай Монгол ард түмний эв нэгдэл бүгдээрээ нийлж ээж энийгээ хийж хэдэн засаг дамжиж хийхгүй болохгүй тийм төсөл юм байнамаа. За тэгээ одоо бол энийг бол хэрэгжүүлэхэд бүрэн бэлэн болцсон байгаа. За эхлийг бол одоо энэ засгийн газар эхлүүлэх бүрэн боломжтой гэж бид нар үзэж байгаамаа. За агаарын бохирдлын одоо үр ашиг бол одоо өөрөө дагаврыг би яриад явах уу. Улаанбаатар маань одоо дэлхийн хамгийн агаарын бохирдолтой орнуудын нэг нь болцсон байгаа. За үүнээс болоод одоо тоосон цорос хүний уушгин дотор орж байгаа. За тэрнээс болж өвчлөл үүсэж байгаа. За 2011 оны тоогоор үзэх юм бол нийт нас баралтын 11% нь бол агаарын бохирдлоос босон гэсэн тооцоо гарсан байгаа. За дараагийн үзэр байхгүй. За энэ дээр бол яг агаарын бохирдлыг буух айгүй олон арга хэмжээнүүд байгаа. Тэрийг жоохон харьцуулж үзсэн. Бидний одоо байгаа мэдээллийн хүрээнд хийсэн байгаа. За энийг бол нэг олон юм дурдаад яах вэ? Ялангуяа одоо хийн түвш баллоноор тарааж болох хийн түвш нэг их юм бол 100% агаарын бохирдлыг нөгөө шийдэж болно. Нийт хөрөнгө оруулалт нь бол $774 сая доллараар бүтэх гэсэн тийм эдийн засгийн үр ашигтай төсөл юм аа гэдгийг тайлбарласан юм. За дараагийн үзэр очих. За тэзүүгийн хувьд хэлэх юм бол энэ тэзүүг бол 2 удаа хийгдсэн байгаа. За нэгт нь бол 2013 онд одоо хувийн хвшлэлээр бол нэг олон улсын инженеринг компаниар хийгдсэн байгаа. За мөн хоёр дахь тэзүүг нь бол 2016 онд Азийн хөгжлийн банкны тусламжаар хийсэн байгаа. За энэ бол одоо үр дүн мэдээж манай Монголын засгийн газарт бол бас бэлэн борцсон байгаамаа. За мөн бас энийг бол нөгөө хэрэгжүүлэх газар гэх юм бол Багнуур гэдэг байгаа. Тэнцээ газар нь ч гэсэн бас бэлэн болцсон. За энэ дээр бол хамгийн чухал үйлдвэрлэх бүтээгдэхүүн гэх юм бол хийн түвш байгаа. Одоогийн байдлаар 100 мянган тонн гэж тооцоолсон байгаа. За энэ бол манай гэр хорооллын одоо 100 мянган айл одоо талд нь бол хүрэлцээтэй. За энийгээ 200 мянган айл зориулагдсан 200 мянган тонны болоё гэх юм бол за нэмэлт 20-с 30-аас 40 сая доллараар нэмэх асуудал байгаа. За тэр яг ирээдүйд бас нэг гэр хороол алга болох багасах гэсэн тийм магадлал болох 100 мянган тонноор тавьсан байгаа. За тэгтээ бол 250-аад бүр мөсөн шийдэх бас боломж байгаамаа. За тэгээ энэний хажуугаар бас энэ хийн түвшний эдийн засгийн урагштай байхын тулд дизель түвшийг бага хэмжээгээр 50 мянган тонныг үйлдвэрж аль болох тэр дизелээр одоо ашгаа хийгээд тэгээд одоо хийн түвшийг хямдхан үйлдвэрлэх гэсэн тийм концепттэй ажиллаж байгаа. За сая дурдсан нийт хөрөнгө оруулалт нь бол $774 сая доллар байгаа. Хөрөнгө оруулалтаа бол 8 жил дотор бол нөхөхөр байгаа. За нэг бүтээгдэхүүний өртөх нь бол $420 1 тонн давхар байгаа. За энийг нь бол одоо манай дизелийн үн одоогийн байдлаар бол хил үн дээр татварыг нэмэх юм бол одоо 800 орчим доллар байгаа. За сүүлийн үед бас нефтний үн өсөж байгаа бол улам өсөх магадaltaй. Тийм бол эдийн засгийн үр ашигтай. За үүний хажуугаар хийн түвшийг бол одоо бидний тавьсан судалгаагаар бол $700 гэж тавьсан байгаа. За энийг улам бууруулж болно. Тэгвэл бол яг бас энэ хийн түвш орчин үеийн шинэлэг цэвэр түвш гэдэг юм болохоор бас хамаагүй хямдхан үн тавих юм бол бас тийм сайн үр дүнгүй гэж одоо бас манай маркетинг хүмүүс үзэж байгаа болохоор ийм хүн тавьсан байгаа. За тэгэхээр энэ товчхон дурдчих юм бол манай гэр хорооллын
нэг айл бол жилдээ дунджаар 400-аас 600 долларыг бол нүүрс ба төлөөндөө зарцуулдаг гэсэн тооцоо байгаа. За тэгэх юм бол хийн түвшээр хэрэглээ нь бол нэг жилдээ дунджаагаар 945 кг гэж үзэж байгаа нэг дундаж айл. Тэгэх юм бол нэг өртгөнд 665 доллар болно гэсэн тийм тооцоо байгаамаа. За мэдээж өртгөнд 420 юм чин улам энийг бууруулах боломж бол бүрэн дүрм байгаамаа. Тийм болохоор гэр хороолд амьдарч байгаа манай иргэд бол нэмэлт эдийн засгийн үр дагаваргүй байна гэсэн дарамтгүй байна гэсэн үг юм аа. Дараа үзсэн. За энэ туршилтыг бол 3 жилийн 3 өвлийн дагуу одоо явуулсан байгаа. Гэр хорооллын гэр хорооллууд бага оврын байшингууд тэгээд тансаг хэрэглээ томоохон байшингууд хийж одоо хэрэглээг нь судалж үзсэн байгаа. За та бүхэн харах юм бол энэ ч гэрт дотор одоо бид нэр туршилт хийж явуулж исэн дундалт нь 100 байхгүй болохоор айгүйх том зайтай болчдөг. Хэрэгтэй үедээ ингээд энэ плитик авч хоолоо хийгээд цаашаа буландаа тавьчих бүрэн дүрэн боломжтой тийм байгаамаа. За дараа үзсэн. За тэгээд энэ бас судалсан байгаа. Нэг айлд одоо ийм халаагур плитик 2 баллон тэгээ бусад одоо айлгын байрны тоног хөрөмжөнд оруулах юм бол нэг айл бол 258 доллар орчмын бол өртөг ногдож байгаа. За энийг бол одоо хийгүү түш гэж те одоо үлзий түс мөшгөд явуулж ирсэн тэрийг бол 400 500 хэдэн доллар байсан. Тэрнтэй харьцуулах юм бол өртөг нь хамаагүй бага гэдэг нь бас ойлгомжтой байгаа. За дараагийн дараг утсан очно. За энийг нь бол үйлдвэрлээд тэгээ гэр хорооллоо ингээд таарах түгээх бол бүрэн боломжтой. За ялангуяа манай гэр хороолд байдаг одоо ус түгэх цэгүүд дээр энийг тавьж болох юм аа. За нэг баллон 15 кг юм чинь ус очиж авч байгаатай баг адилхан юм аа. За энэ бол хэрэглээг үзүүлсэн байгаа. Манай 3 жилийн судалгааны үр дүнгээр харах юм бол өвлийн мэдээж 12 сард бол одоо хамгийн их хэрэглээ өндөр байгаа. За цэнхрээр үзүүлсэн байгаа нь бол одоо хоол ихэд зориулагдсан. За энэ хэрэглээ бол жилийн 4 өдөр бараг тогтмол байгаамаа. Тэгээд дунджаар бол нэг айл бол 945 кг-ыг бол хэрэглэнэ гэсэн тооцоо гаргацсан байгаамаа. За дими гэдэг энэ хийн түвш нь бол маш хүний бие хор нөрөө үзүүлдэггүй. Бүр деодорант гэдэг тийм ус нь одоо үнэртэй ус эдгээр цацгаж гисэн бас хэрглэж идэг тийм түвшин байгаамаа. За тэгээд мэдээж одоо энэ хийн түвшээрээ бол манай хахир хүйтэн үед ч тийм эдгээр 9-ийн үед ч гэсэн одоо халааж чадна гэдэг бол бид нэр 3 жилийн туршдаар бол батлагдсан байгаамаа. За дараа үзсэн байна. За энийг хэрэгжүүлнэ гэх юм бол сая Бацаахан захир зурдсан энийг бол нэг хувийн хөвшил нь бол хэрэгжүүлж чадахгүй. Энийг бол аль болох одоо төрийн өмчт компани байвал хамгийн одоо тохиромжтой гэж үзэж байгаа. За тийм болох юм бол одоо гадаад дотоодын одоо байгууллагуудаас хөнгөлөлтөө зээл авч болох юм байгаа. За нэг боломж нь гэх юм бол JICA гэж Японы одоо тусламжийн байгууллагаас бол хөнгөлөлтөө зээл аваад төрийн өмчт компаниар хэрэгжүүлэх бүрэн боломжтой байгаа. За тэгэх юм бол мэдээ сая үйдсэн одоо зээл нь хамгийн таатай нөхцөлтэй байдаг. За мөн Японы компаниуд энтэй бол оролцож технологи нийлүүлэх бүрэн сонирхолтой байгаа. Энэ бол бас Японы талдаа бол батлагдсан технологитой компаниуд нь бас байдаг юм аа. За харин гагцхүү одоо засгийн газраас энэ төслийг хэрэгжүүлэх ёстой гэсэн тийм шийдвэр нь хамгийн чухал юм аа. За дараа үсэн өрнө. За дүгнэлтийн хувьд товчхон гэж хэлчих юм бол эдийн засгийн өрөөж өгөө штэ. За төрд мэдээж одоо энэ бол одоо төрийн өмчт компани байх болох юм бол төрд татвар төлөхөөс гадуур бас төрийн орлогот бол тодорхой нэмээ үзүүлэх юм аа. Эдийн засгийн үр ашигтай өөрөө үр ашигтай төсөл болох юм аа. За мөнхөн гэр орооллын ард иргэдийн хувьд гэх юм бол энэ нэмэлт шинэ түлш оруулж ирлээ гэдэг эдийн засгийн ямарч дарамтгүй байх юм байгаа. За тэгээд мэдээж одоо нүүрс хийжүүлэх юм бол зөвхөн одоо хийн түвш үйлдвэрлээд зогсохгүй энэс хажуугаар бүхий төрлийн химийн бүтээгдэхүүн гаргаж болохоор бол манай Монголын ариун байдаг нүүрсний эрдэс баялагийг ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулах бололцоог бол бас нээж өгж байгаамаа. За энэ дээр бол бас хамгийн том ач холбогдол гэх юм бол хийн түвш бол агаарын бохирдлыг бол 100% бууруулах, 100 алга болох, уул мөрөөр нь алга болох бол боломжийг бас биднэрт өгөгдсөн байгаамаа. За мөн мэдээж одоо сая дурдсан Японы талын одоо батлагдсан технологиудыг нийлүүлэх бүрэн боломжтой байгаамаа.